За сайн байцгаана уу. За 3 минутанд одоо энэ хэлмэгдүүлэлтийн талаар ярихаар айгу мэдээж одоо багтахгүй. Тэгэхээр маш товч тодорхой гол поинтуудаа хэлчихье гэж бодож байна. Одоо юу гэдэг нийгмийн амьдралд оролцох насанд хүрээд юмны наад цаадгийг ойлгох хүртлээр бол өөрийгөө одоо хүний эрхийг үндсэн хуулиндаа баталгаажуул тунхагласан эрх чөлөөт усын иргэн гэж одоо итгэж төсөөлж явсан. За гэтэл одоо та нар санаж байгаа бол ковидын жилүүдэд бол бид нэр талбай дээр гарч үгээ хэлэх нь битгий хэл тийм ээ. Гэрээсээ гарах ирэхгүй, орцны үүдэн дээр цагдаа зогсцсон. Та нар нэг бол имисаар, үгүй бол дэлгүүрээр өөр тийш явахгүй гэдэг ингээ манаа зогсож ирсэн тэр он жилүүдийг санаж байгаа байх. За ингээд эрх баригч нар өөрсдөө бол за бид нар бол ингээд дижитал нэшн хийж хүмүүс цуглуулж болно. Та нар бол гэрээсээ гарч болохгүй гэсэн. Бид нар наадам хийж болно. Та нар гэрээсээ гарч болохгүй гэсэн. За тэгээд яг өнөөдөр бол ингээд бас ч гэж асуудал бол ингээд яригддаг болчлоо. Өнгөрсөн хугацаанд бид нар бол харж байгаа. Ер нь хэлмэгдүүлэлт гэхээр одоо нийгмийн сэтгэлгээнд юу вэ гэхээр 20 дугаар зууны үеийн тэр геноцид энийг 20 дугаар зуунд босон тэр үйл явдлыг манайхан хэлмэгдүүлэлт гэж томьёолоод байгааг бол би ер нь их сулруулж зөөлрөж хилээд байна уу да, томьёолоод байна уу да гэж харж байгаа. Тэр бол геноцид байсан, үе болноор нь алж устгасан. Монголын одоо мянган сэхэтнүүд, элитүүд, тэ алтан ургийнхныг жалган даваач ингэж махан овоолго үүсгэж исэн ийм хар дарсан жилүүд байсан. Энэ үйл явдал өнөөдөр хэлбэрээ өөрчилсөн явагдаж байгаа. Монгол улсыг цаазгүй ялгуу болгосон ачаар арайч алдчих чадахгүй байна. Тэгвэл нийгэмд бол амьд хөвгтүүд болгож хувиргаж байна. Хэвлэл мэдээлэл хэрэгслэр одоо хүний нэр хүндэд таалтах тийм ээ. Халдшгүй тархан байдраа халтхан дэргээ та одоо өглөөнөөс хойш таад маань энэ тухай ярьсан баг. За тэгэхээр ингээд одоо хэлмэгдсэн хүмүүсийн ингээд төлөөлүүлээд одоо биднээс ойн танд байгаа хүмүүсийг хэлдэг юм бол ингээд дааган бол инх сайхах Батүүл тий. За одоо залуучуудаас хотог чулуун магна одоо ингээд миний бие одоо бэлгүүн гаавлаг ч гэдэм юм ингээд цэвэр үзэл санааны хоригдлууд болоод ингээд ял аваад явцгаасан. Тэгэд энэ яагаад Монголд энэ байдал ингээд үргэлжлээд байна гэдэг ингээд асуудлыг хайхаар асуудал бидний сэтгэлгээнд байна. Бид нар 90 онд нийгэм шилжээд эрх чөлөөт нийгэм бид нар дарангуульттай хаалттай нийгмээс эрх чөлөөт нийгэм рүү орж ирчээд тэр 92 онд одоо зарлан тунхсан үндсэн хуулийнхаа философиг яг 90 оноос өмнө хаалттай нийгмийнхаа үеийн сэтгэлгээгээр тайлж уншаад байна. Тэгээд энийг нь яаж мэдчих авсан бэ гэхээр би 461-т хоригдож байгаад хүний эрхийн үндэсний комисс надад тайлангаа авторж өгч ирсэн. Тэгэд нөө шорон дотор чи юу өгөхтэй одоо нөгөө юм л уншиж сууж байна. Тэр тайлан дээр нэг ноцтой юм байсан. 2015 оны байдлаар Монгол улсад хууль эрх зүйн мэдлэг олгодог ихтэй сургууль 13 байсан юм байна. 15 оны байдлаар. Тэр 13 сургуулийн 6-ад нь хүний эрхийн хичээл заавал үздэг хичээл, 7-д нь сонгон үздэг хичээл гэж оруулсан байгаа байхгүй хүний эрхийн хичээлийг. Тэгээ бодохоор одоо 15 онд оюутан болоод орсон хүүхдүүд одоо энэ хууль эрх зүйн дээд боловсрол аваад хуулийн салбарт ажиллаж байгаа энэ ажиллаж байгаа албан хаагч нарын хамгийн ихээр ботход тал хувь нь хүний эрхийг ямар ч ойлголтгүй хүмүүс байна гэсэн. 15 онд оюутан байсан хүүхдүүд чинь одоо нэг шүүгчийн эсвэл одоо нэг өмгөөлөгчийн кофе зөөгөөд бүүж байгаа. Тэд нар шийдвэр гаргах төвшөнд очиагүй байгаа. Тэгэхээр хүний эрхийн ойлголт байхгүй тэгсэн мөртөө эрх мэдэл хууль хэрэгжүүлдэг салбарт ажиллаж байгаа тэр эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа субъект маань өөрөө хүний эрхийн ойлголтгүй байгаагаас болоод тэр хуулийг бид нэр хоёр өөр хэлээр уншаад байна. Иргэд нь нэг өөр хэлээр уншаад байна. Иргэд нь хүний эрхийн концепцээр нь уншаад байдаг. Албан хаагчид нь болохоор хаалттай нийгмийн үеийн концепцээр нь уншаад байна. Тэгээ энэ хоёр дээр ингээд нөгөө төр иргэн хоёрын хооронд ийм ойлголтын зөрүү үүсээд ингэ явж байна. За хэлмэгдүүлэлтийн тал дээр бас нэг ноцтой жишээ байна. Та нар санаж байгаа бол намайг
шоронгийн босгод давуулдаг хамгийн ихний тохиолдолд цагдаагийн ерхий газар өөртөө хүн хулгайлах гэмт хэрэг хийсэн. Яг Facebook дэлхийн нийт дээр 4 цаг тасардаг яг тэр мөчөд намайг энгийн хувцастай хүмүүс ирээд шууд машин чихэж аваад шууд 461-ийн улаан босгод авсан. Энэ бол хүн хулгайлах гэмт хэрэг. Би энэ бүр хариуцлагатайгаар хэлье одоо. Тэгэнгүүт энэ юу гэсэн үг вэ гэхээр надаас өмнө хитэн хүнийг тийш нь тэгж ширж исэн бол энэ бүр амтарчсан байхгүй, бүр гарчсан юм байгаа байхгүй. Тэгэхээр энэ хилмигдүүлэлт 20 дугаар зуун хилмигдүүлэлт гэдэг ойлголт 20 дугаар зуунаас бараан тасраад алга болсон цуваа тэр цуваа одоо 21 дугаар зуунд дахиад цаашаа алсраад алга болж байна. Одоо 21 дугаар зуунд энэ Монголын 21 дугаар зууны эхний 30 жилд хилмигдсэн хүмүүсийн бараа хязгаар нь харагдах боллоо. Тэгэхээр энэ хилцүүлэг дээрээс би бол хүлээлт юу байгаа вэ гэхээр за бид нар бол мэдээж одоо ирэх бариагүй энгийн иргэдийн хувьд бол хүсэж байгаа юм гэхээр бидний хилмигдэлтийн хөшөө гэдэг нь хажууд байж байгаа дөрвөн мөртөө шүлгэл байгаа. Яг хилмигдүүлэлт юу болоод байгаа гэдэг тал дээр бол за цаг болж байна шүү. За чимээгүй би хурлаа өдөрдөө. Тий. За Монгол. За одоо сүүлийнхаа зүгээр ганц юм хүсэж байгаа энэ хурлаас юу хүсэж байна гэхээр бид нар 20 дугаар зуунд хэдэн хүн хилмигдсэн бүгднийхийнх нэр устдаа 21 дугаар зуунаас хойш одоо арчлаж шилжснээс хойш хэдэн хүн хилмигдэж байгаа гэдгийг ингээд нэртэй устдаа тийм нөгөө дурсгалын юунууд байдаг штэ. Хөшөө тийм нэр устдаа баймаар хэдэн мянган хүн хилмигдсэн гэдгийг боддоор харуулдаг. Хөшөө дурсгал өөрөө үеийн үед буухаж хүмүүст ийм юм болсон шүү гэдгийг сануулж идэг. Гэтэл манай хилмигдсэн шин дээр тийм байхгүй. Яг хилмигдэл гэдэг юм явсан юм байна гэдэг болохоос хинхэн яаж хилмигдсэн тухай ямар ч ойлголт байхгүй. Тэр түүх дээр нь цаал хүч хийлээ. За Монголуудаа баярлалаа.